Төрийн албаагчийн ёс зүйн зөрчил бүртгэх эрсдлийг тооцох үнэлгээг аргачлалын дагуу хийх заавар зөвлөгөөг энэхүү сургалтад харуулахаар дараах агуулгуудыг бэлдлээ. Ёс зүйн зөрчил бүртгэх эрсдлийг тооцох үнэлгээ гэж юу вэ гэдгийг бид эхний хэсэгт авч үзнэ. Мөн төрийн албаагчийн ёс зүйн зөрчил бүртгэх эрсдлийг тооцох үнэлгээг мөн түүнтэй холбогдох тогтоол шийдвэр үнэлгээ хийх үеийн үе шат үнэлгээг хийсний дараа эрсдлийг бууруулах хариу арга хэмжээг төлөвлөхтэй холбоотой арга хэмжээг энэхүү агуулгаараа авч үзэх нэ. Төрийн албаагчийн ёс зүйн зөрчил бүртгэх эрсдлийн үнэлгээ гэдэг нь тухайн төрийн байгууллагын үйл ажиллагаа, ажлын байрны орчин, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн бодлого болон хувь хүний хүчин зүйлээс шалтгаалan төрийн албаагчийн ёс зүйн хэм хэмжээ зарчим, үнэт зүйл, хууль тогтоомжид зөрчигд хүргэж болзошгүй нөхцөл шалтгаан, эмзэг байдлыг урьдчилан тодорхойлох үйл явц гэж тодорхойлж байна. Тухайлбал байгууллагын ажлын ачаалал өндөр, удирдлага болон албаагчдын харилцаа сул, шийдвэр гаргалтын үйл явц тодорхой бус, хүний нөөцийн бодлого шударга бус гэж ойлгогдох нөхцөл бүрдсэн тохиолдолд ёс зүйн зөрчил бүртгэх эрсдэл нэмэгдэж болдог байна. Тиймээс ёс зүйн зөрчил бүртгэх эрсдлийн үнэлгээг зөрчил гарсны дараах хариу арга хэмжээний хэрэгсэл бус зөрчлөөс урьдчилан сэргийлэх удирдлагын хэрэгсэл гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл бидний гол асуулт бол хэн зөрчил гаргасан бэ гэдэгт бас ямар нөхцөл, ямар хүчин зүйл зөрчил гаргахад хүргэж болох вэ? Түүнийг хэрхэн бууруулах арга хэмжээг хэрхэн төлөвлөж хэрэгжүүлэх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулах нь байна. Эрсдлийн үнэлгээг хийх аргачлалыг ёс зүйн хорооны 2025 оны 6 дугаар тогтоолоор баталсан. Энэхүү үнэлгээний аргачлалаар бид Улсын их хурлын 2024 оны 27 дугаар тогтоолоор баталсан төрийн албаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгэрэл хүнсний хөтөлбөрийн нэгийн нэгдэх заалтын дагуу бүх шатны байгууллага энэхүү эрсдлийн үнэлгээг хийж эрсдлийг бууруулах хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ үүрэгтэй байна. Үнэлгээний ач холбогдол юу вэ? Мэдээж ёс зүйн зөрчил бүртгэх эрсдэл шалтгаан түүнд нөлөөлөх хүчин зүйлийг бид нар үнэлгээнд дээр суурилж илрүүлэх нь байна. Мөн эрсдэлд өртөх ёс зүйн зөрчил бүртгэх эрсдэлтэй албан тушаалыг бид нар энэхүү үнэлгээгээр илрүүлнэ. Илрүүлсэн эрсдлийг бууруулах хариу арга хэмжээг төлөвлөснөөрөө урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх бодлогынхаа хэрэгжилтийг бид хангахад чиглэж ажиллах нь байна. Энэхүү эрсдлийн үнэлгээг хийсний дараа эрсдэл өндөр болон маш өндөр эрсдэлтэй гасан албан хаагч тухайн байгууллагын удирдлага хамтран ёс зүйн нөлөөлийн мэдүүлэг гаргах үүрэгтэй байна. Ёс зүйн хорооны 2025 оны 7 дугаар сарын тогтоолоор баталсан ёс зүйн нөлөөллийн мэдүүлгийн загварын дагуу энэхүү мэдүүлгээ бид нар гаргах нь байна. Эрсдлийн үнэлгээ хийх хэд хэдэн үе шат бэ энэ аргачлал зааснаар. Нэгдүгээр нь бид нар мэдээж бэлтгэх үе шат. Энэ үе шатанд бид нар томилох эрх бүхий албан тушаалтан үнэлгээний хэлбэрээ сонгож багаа бүрдүүлнэ гэж. Багийн ажлын төлөвлөгөө боловсруулж холбогдох бичиг баримтаа цуглуулж бэлтгэл ажлыг хангах нь байна. Үнэлгээний хуудас бөглөх, мөн эрсдлийг хэмжих, эрсдлийн түвшнээр агуулга шинжилгээг, баримт бичгийн шинжилгээг нэгдсэн дүгнэлт хийгээд эцэст нь бид нар энэ эрсдлийн үнэлгээний тулгуурлаж эрсдлээ бууруулах хариу арга хэмжээгээ төлөвлөж хэрэгжүүлэх ийм үүрэгтэй ажиллахаар энэ аргачлалд заасан байна. Аргачлалд А болон Б хэсэг гэж эрсдлийн хүрээ агуулгыг асуулгаар тодорхойлон баталсан байна. А хэсэг төрийн албаагч өөрийн чиг үүргийн хүрээнд үнэлгээ өгөхөр заасан. Энэ хэсэгт төрийн албаагчийн тухайн албан тушаалын эрсдлийг тодорхойлж байгаа учраас албаагчийн нэр албан тушаалыг асуулгад өгөхдөө тодорхой зааж өгнө. Б хэсэгт байгууллагын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, соёлын тухай албаагч үнэлгээгээ өгөх учраас тухайн үнэлгээг бодиттой гаргах зорилгоор албаагчийн нэр албан тушаалтныг нууцлах шаардлагатай.
Энэ нь үнэлгээг бодиттой гаргах, тухайн албаагч айдасгүй бодиттойгоо үнэлгээ өгөх тэр боломж нөхцөлийг бүрдүүлж байна гэж ойлгох хэрэгтэй. Төрийн албаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдлийн үнэлгээний аргачлалыг 9 оны 2025 оны 6 дугаар тогтоолоор мөн оны 7 дугаар тогтоолоор ёс зүйн нөлөөллийн мэдүүлгийн загварыг тус баталсан. Тэгэхээр та бүхэн 9 оргоны цахим сайтаар нэвтэрч энэхүү 9 оргоны шийдвэрийг татан авч үйл ажиллагаанд хэрэглэж болох нэ. Эрсдлийн үнэлгээ хийх үе шатыг практик хэрэглээд суйрлаж энэхүү хэсгээс эхлээд тодорхой тайлбарлая. Нэгдүгээрт бэлтгэл үе шатанд томилох хэрэг бүхий албан тушаалтан үнэлгээний хэлбэрээ сонгож багаа бүрдүүлнэ. Багийн ажлыг баг боловсруулж шаардлагатай бичиг баримтыг цуглуулan бэлтгэл ажлаа хангах нь. Багийн бүрэлдэхүүнд байгууллагын албаагчид ёс зүйн дэд хорооны дарга гишүүд нарийн бичгийн дарга мөн энэ үнэлгээг судалгаа шинжилгээнд суурилсан бодиттой үнэлгээ өгөх зориулсан салбарын мэргэжлийн судлаачдыг үнэлгээний ажилд татан оролцуулах боломжтой байна. За дараагийн үе шатанд үнэлгээний хуудас бүглэх ажил байгаа. За үнэлгээний хуудсыг аргачлалд А болон Б хэсгээр ялган эрсдлийн хүрээ агуулгыг асуулга бүрээр тодорхойлно гэж баталсан байгаа. За А хэсэгт нь төрийн албаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдлийг тооцох ийм үнэлгээний хуудсыг төрийн албаагчийн өөрийн чиг үүргийн хүрээнд үнэлгээ өгөхөөр асуулгыг бэлтгэж баталсан байна. Тэгэхээр энэ А хэсэгт тухайн албаагч өөрийн чиг үүргийн холбоотой үнэлгээнд асуулгад оноогоо өгч хариулах нь байна. За Б хэсэг нь төрийн албаагч байгууллагын үйл ажиллагаа, удирдлага, тухайн байгууллагын соёлоо түвшинд үнэлгээгөө өгч энэ үнэлгээнд хамрагдах нь. Тэгэхээр энэ үнэлгээнд өмнө слайданд хэлсэн Б хэсэгт тухайн албаагчийн нэр албан тушаалыг нууцлж асуулганд оролцуулах шаардлагатай байна. За энэ слайданд харуулсан зургаар бол А, Б хэсгээр үнэлгээ авах асуулгыг боловсруулахдаа онлайн цахим хэрэгслийг ашигласан. Энэ бол Microsoft Forms програм дээр асуулгыг энэхүү загвараар боловсруулсан байна. Тэгэхээр та бүхэн цахим хэрэгслийг ашиглах тохиолдолд энэ загварын дагуу асуулгаа бас мөн бэлдэж боломжтой байна. Эрсдлийн үнэлгээ хийх дараагийн чухал үе шат нь эрсдлийг хэмжих үе шат байна. Бид өмнө слайд дээр үзсэн А, Б хэсгээр албаагчдаар эрсдлийн хүрээ агуулгын дагуу асуулгад үнэлгээ өгж бүглүүлж авсан. Тэгэхээр тухайн асуулгад үнэлгээ өгж бүглүүлсэн үр дүн өгөгдлөө бид нэгтгэн дүгнэх, хэмжих шаардлагатай. Тэгэхээр энэхүү слайдад үзүүлсэн Excel дээр боловсруулсан хүснэгтийн дагуу бид цуглуулсан өгөгдлөө энэ загварын дагуу нэгтгэж эрсдлийн агуулга асуулгын дагуу магадлал нөлөөллийнхөө оноог үржүүрээр эрсдлийн түвшингөө тухайн агуулга болгоноор нэгтгэж гаргах ийм боломжтой байна. За жишээ аваад үзье. Жишээ нь тухайн байгууллагын дорж төрийн захиргаа удирдлагын газрын дарга албан тушаалын англи хэл удирдах түвшний. За бид нар А хэсэгт шийдвэр гаргах нөлөө бүхий эрх мэдэлтэй гэсэн энэ агуулгын дагуу хариултыг тухайн албаагч маань 3 гэсэн оноо өгсөн байна. Шийдвэр гаргах нөлөө бүхий эрх мэдэлтэй гэсэн асуулгын нөлөөлөл хэсэгт маань энэ эрх мэдэл маань хэр их нөлөөлөх гэдэг агуулгад мөн 3 гэсэн оноо өгсөн байна. Тэгэхээр энэ нэгдэх асуулгын агуулгын эрсдлийн түвшинг тодорхойлохдоо магадлал нөлөөлөл хоёрын үржүүрээр эрсдлийнхаа түвшинг тодорхойлох нь. Энэ мэтчилэн дараагийн асуулга бүрд магадлал нөлөөллийнхөө онооны үржүүрээр бид нар мөн эрсдлийнхаа түвшнийг асуулга бүрээр тодорхойлж
тухайн албан хаагчийн дундаж эрсдлийн түвшинг энэ эрсдлийн түвшин бүрийн дундаж эрсдлийн түвшингөө тодорхойлж энэ Excel файл дээр үзүүлсэн зураглалын дагуу бид албан хаагчдынхаа эрсдлийн үнэлгээг албан хаагч бүрээрээ тооцож гаргаж болох байна. Эрсдлийг хэмжих энэ үе шатанд өмнөх слайданд үзүүлсэн тайлбартай мөн адил Б хэсгийг мөн Excel файлн дээр хүснэгтэлж үзүүлье. За байгууллагын үйл ажиллагаа зохион байгуулалт соёлын тухай тохиолдож буй бэрхшээлийг тодорхойлох хэсэгт өмнө нь хэлсэн албан хаагчийн нэр албан тушаалыг нууцлахаар заасан байгаа. Тэгэхээр энэ хэсэгт өгөгдлийг нэгтгэхдээ зөвхөн албан тушаалын ангиллаар нь бид нэгтгэж болох нэ. За өмнөх Excel-ийн файл дээр харуулсантай адилхан Б хэсэг мөн ялгаагүй агуулга болгоноор бид эрсдлийнхаа түвшинг албан хаагч бүрээр ингэж тодорхойлж гаргаж ирнэ. Өмнөлсөн магадлал нөлөөллийнхөө үр журийн оноогоор бид эрсдлийнхаа түвшинг гаргаад тухайн албан хаагчийн дундаж эрсдлийн түвшинг энэ хамгийн сүүлд үзүүлсэн баганд бид ингэж олж болох нэ. Эрсдлийн үнэлгээ хийх дараагийн 4 дахь үе шат нь хамгийн гол чухал үе шат бидэнд цуглуулсан өгөгдлөө нэгтгэн дүгнэж шинжлэх үе шат. За эрсдлийн түвшнээр агуулгын шинжилгээ хийхдээ бид өмнө харсан Excel хүснэгтэд А, Б гэсгээр үр дүнгээ тооцоолж гаргасан. Өгөгдлийнхоо тоо хувиа гаргасан байгаа. Энэ Excel файл дээр үзүүлсэн загвар хүснэгтэнд бид өгөгдлөө нэгтгэн гаргах боломжтой байна. Тэгэхээр энэ загварын дагуу бид өгөгдөлтөө шинжилгээ хийж холбогдох график дүрслэл дашборд үүсгэх боломжтой байна. За энэ агуулга дээр нэмж нэг хэлэх зүйл нь бид зөвхөн тухайн байгууллагын албан хаагч бүрээр эрсдлийн түвшинг тодорхойлоод орхих биш мөн тэр эрсдлийн төвшний тодорхойлогдсон тэр эрсдлийн агуулга болгон дээр давтамжийг гаргаж агуулгын түвшинд бас эрсдлийн тодорхойлно. Хамгийн сүүлийн энэ хүснэгтээр үзүүлснээр ашиг сонирхлын зөрчил гэсэн хүрээнд төрсэн агуулгын асуудлыг танил тал найз нөхдийн хүрээллээр шийддэг гэсэн энэ агуулга албан хаагч бүрээр гарсан эрсдлийн түвшний дунджаар тооцоолж үзэхэд энэ агуулга ер нь ямархуу эрсдэлтэй байгаа юм бэ гэдгийг бид гаргаж ирнэ. Тэгэхээр бид энэ агуулгыг гаргаж ирснээрээ тухайн байгууллагт эрсдлээ бууруулах хариу арга хэмжээгээ төлөвлөхөд ямар асуудалд гол чиглэж анхаарч үйл ажиллагаагаа төлөвлөх вэ гэдэг гол асуудал чинь үүнээс гарч ирнэ гэсэн үг. Үнэлгээний 5 дахь үе шат буюу баримт бичгийн шинжилгээ нэгдсэн дүгнэлт хийх үе шат бол хамгийн чухал үе шат бий. Тэгэхээр энэ үе шатанд хийгдэж байгаа баримт бичгийн шинжилгээ их судалгаа хийх үе шатыг ёс зүйн хорооноос боловсруулсан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн зөрчил гарч байгаа шалтгаан нөхцөл түнд нөлөөлөх хүчин зүйлийг судлах судалгааны удирдамж боловсруулсан. Тухайн судалгааны удирдамжин дээр судалгааг яаж хэрхэн хийх тухай арга аргачлалыг нарийн зааж боловсруулж өгсөн байна. Тэгэхээр тэр удирдамжийг судалж үзсний үндсэн дээр энэ эрсдлийн үнэлгээний баримт бичгийн шинжилгээ нэгдсэн дүгнэлт хийх ур чадварыг бид эзэмших нэ. Тэгэхээр энэ удирдамжийг энэхүү сургалтын дараагийн хэсэг болгож бид авч үзнэ. За баримт бичгийн шинжилгээ нэгдсэн дүгнэлт хийх энэ хэсэгт бид баримт бичгээ цуглуулж бүрдүүлэх бэлтгэл ажил бий. Үүнд бид баримт бичиг судалгаа тайлан өргөдөл гомдол дүн шинжилгээ хийж тоон болон чанарын өгөгдлийн үр дүнг нэгтгэн дүгнэх ажил бий. За ямар төрлийн баримт бичиг судлах вэ гэхээр баримт бичиг гэсэн төрөлд төрийн албаны зөвлөл, ёс зүйн хороо, хүний эрхийн үндэсний комисс, аврагтаа тэмцэх газар, бусад мэргэжлийн холбоод салбар
салбарын удирдах эрх бүхий байгууллагаас өгсөн зөвлөмж, албан даалгавар, судалгаа байж болох нь. За өргөдөл гомдол хэсэгт тухайн байгууллагт ирсэн өргөдөл гомдол, дотоод аудит, хяналт шалгалтын ажлын тайлан мэдээгээ бид нар мөн судалгаа шинжилгээнд хэрэгжилж болох нь. За дараагийн хэсэгт нь бид нар байгууллагын тайлан мэдээ, судалгаа бусад хийгдсэн судалгаагаа бид нар авч үзэх нь. Бусад судалгаа гэдэгт мэдээж ёс зүйн зөрчлийн тухай тайлан мэдээлэл, хэрэгжлэгчийн үнэлгээ, сэтгэл ханамжийн судалгаа, албан агчид болон иргэдээс авсан бусад судалгааны өгөгдөл тайлан мэдээллээ бид нар хэрэглэж болох нь. Тэгэхээр бид нар баримтгчийн шинжилгээ гэсэн хийх энэ хэсэгт маань бүхий л байгууллагын түвшинд хийгдсэн судлах шаардлагатай баримтгчиг судалгаа тайлангаа нэгтгэн цуглуулж, нэгтгэн дүн шинжилгээ хийх ийм хэсэг байх нэ. Энэ хэсэгт шаардлагатай тохиолдолд бид нар ярилцлагын арга ашиглан нэмэгдэл өгөгдөл мөн цуглуулж, чанарын судалгаа мөн нэмж хийж болох нь. Эрсдлийн үнэлгээний үр дүнд бий болсон өгөгдлөө цуглуулж, шинжилж, мөн баримтгчгээ судалж шинжилсэний үр дүнд нэгтгэн дүгнсэн энэ судалгааныхаа үр дүнд суурилж бид нар төрийн албан агчийг ёс зүйн зөрчилд өртөх эрсдлийг бууруулах хариу арга хэмжээгээ төлөвлөх ёстой. Энэ бол бидний эрсдлийн үнэлгээний хамгийн чухал зорилго чиглэл болсон энэ гол ажил байна. Тэгэхээр бид нар энэ гол үйл ажиллагаагаа хэрхэн төлөвлөх вэ, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг дээр онцгой анхаарах шаардлагатай. За бид нар арга хэмжээгээ төлөвлөхдөө мэдээж шалгуур үзүүлэлтээ суур түвшин, хүрэх түвшнээ тодорхойлж төлөвлөдөг. Үүн дээрээ бид нар шалгуур үзүүлэлтээ эхэндээ ямар байсан, хүрэх түвшин ямар байсан гэж гаргаж төлөвлөхөөс гадна энэ үйл ажиллагааныхаа үр нөлөө, үр дүнг хэрхэн хэмжих юм бэ гэдэг асуудалд бид нар онцгой анхаарал хандуул төлөвлөх хэрэгтэй. Бидний хэлж ярьснаар KPI буюу үр дүнгийн үзүүлэлтээ бид нар нарийн тооцоолж төлөвлөх нь. Жишээлбэл бид нар Б хэсэгт байгууллагын үйл ажиллагаа зохион байгуулалт, соёлын тухай тохиолдож буй бэрхшээлийг тодорхойлох хэсэгт тухайн байгууллагт асуудлыг танил, найз нөхдийн хүрээллээр шийдэх гэсэн агуулга өндөр эрсдэлтэй гарчээ гэж үзье. За энэ өндөр эрсдэлтэй тохиолдолд бид нар үйл ажиллагаагаа төлөвлөхдөө хэрхэн төлөвлөх вэ? Энэ эрсдэлд удирдах, гүйцэтгэх, туслах ангиллын албан тушаалны хэн голцоо орж байна гэдэг субъектив талаас нь анхаарч авч үзэх нь байгууллагын хичнээн хувь нь энэ эрсдэлд бас өртөж босхог, бас тооцоолж үзэх нь. Тэгээд тухайн байгууллагт хичнээн хувьд хэнд зориулсан сургалтыг ямар агуулгаар сургалтын үйл ажиллагааг олгож мэдлэг ойлголт өгөх вэ гэдэг асуудлаа бас нарийн тооцож төлөвлөх нь байна. За жишээ нь шийдвэр гаргалт, үйлчлэгээ үзүүлэх үйл ажиллагааны явцын ил тод байдал хангалтгүй гэж. За тэгэхээр тухайн байгууллагын ил тод байдал хангалтгүй тохиолдолд бид нар ямар үйл ажиллагааг хэрэгжүүлэх вэ? Үйл ажиллагаа төлөвлөж хэрэгжүүлсэний дараа KPI буюу үр нөлөөний үзүүлэлтүүд маань юу гэж гаргах вэ? Дараа нь хэрхэн хэмжих вэ гэдгийг тодорхойлно. За жишээ авч үзэхэд бид нар байгууллагын ил тод байдал хангалтгүй мөн асуудлыг танил талд найз нөхдийн хүрээллээр шийддэг гэсэн энэ агуулга эрсдэл өндөртэй гарсан тохиолдолд үйл ажил ямар нэгэн ажил төлөвлөж үйл ажиллагаа хэрэгжүүлсэний дараа ашиг сонирхлын зөрчлийн талаар гомдол гараагүй, авилга албан тушаалын зөрчил гаргаагүй, илрээгүй ийм үр нөлөө биднэрт гарсан байх шаардлагатай. Тэгэхээр бид нар үйл ажиллагаагаа эцэст нь ямар үр дагавар, үр нөлөө авчрах вэ гэдгээ үндэслэж арга хэмжээгээ төлөвлөх хэрэгтэй байна. Олон үнэлгээ судалгааг уягдуулан дүн шинжилгээж, хэрэгжилтийг ханган, байгууллагын ёс зүйн эрх соёлыг тасралтгүй сайжруулах тогтолцоо түүний ач холбогдлыг энэхүү зураглалаар дүрслэн харуулж байгаа.
Ёс зүйн асуудлаар хүнлэгээ судалгааны үр дүн хооронд нь уялдуулан нэгтгэж, байгууллагын ёс зүйн орчныг сайжруулахад чиглэсэн нэгдсэн арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлж үр дүнг бид нар хянаж үнэлэх шаардлагатай. За нэгдүгээр бид нар үнэлгээ судалгааны үр дүнг нэгтгэсэн. Тийм үү? Өмнөх слайдуудад тайлбарласнаар. За энэ слайдууд нь эрсдлийн үнэлгээнд дээр нэмэлт ёс зүйн эндгэс мөн ёс зүйн сахилга хариуцлагын үнэлгээ бусад ёс зүйн төлөв байдлын судалгаа гэж нэмж оруулж ирсэн. За тэгэхээр энэхүү олон үнэлгээ судалгааг нэгтгэнд дүгнэж нэгдсэн дүн шинжилгээ хийж бид нар нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг байгууллагынхаа түвшинд тодорхойлох нь маш үр дүнтэй болно гэж авч үзэж байгаа. Тодорхой хугацааны дараа дахин үнэлгээ гэж. За тэгэхээр бид нар ямар нэгэн үйл ажиллагааг төлөвлөсний дараа, хэрэгжүүлсний дараа үйл ажиллагааныхаа үр нөлөөг хэмжиж дараагийнхаа төлөвлөхийн тулд дахин үнэлгээ хийж өмнөх үр дүндээ харьцуулан өөрчлөлтөө бид нар хэмжих шаардлагатай байна. Ингэснээр хэрэгжүүлсэн арга хэмжээ эрсдлийг бодитоор бууруулсан эсхийг тогтоох боломжтой. Тэгэхээр бидний энэ олон үнэлгээ судалгаанд уялдуулж дүн шинжилгээ хийж төлөвлөж хэрэгжүүлж байгаа, дахин үнэлж байгаа энэ үйл ажиллагаа маань тухайн байгууллагын ёс зүйн эрх соёлыг тасралтгүй сайжруулах ингэж тогтолцоо болох нь гэдгийг ингэж төрслөө үзүүллээ. Энэхүү тогтолцоог байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа төлөвлөлтөөгөө уялдуулж чадсанаар ёс зүйн зөрчлийг зөвхөн гарсны дараа шийдвэрлэх үүсгэхээс өмнө бид нар урьдчилан сэргийлдэг эерэг ёс зүйн соёлыг тасралтгүй төлөвшүүлдэг байгууллагын тогтолцоо бүрдүүлэх боломжтой юм гэдгийг бол харж байгаа. Энэхүү эрсдлийн үнэлгээний аргачлалыг бүх шатны байгууллагад хэрэгжүүлэх боломжтой байхаар заавар зөвлөгөөг аль болохоор ойлгомжтой, энгийн, практикт хэрэглэхэд хялбар байдлаар боловсруулан хүргэлээ. Ёс зүйн зөрчил гарсны дараа арга хэмжээ авдаг хандлагаас зөрчил үүсэх шалтгаан нөхцөлийг урьдчилан тодорхойлж, эрсдлийг бууруулан урьдчилан сэргийлэх ёс зүйн удирдлагын тогтолцоо руу шилжих боломжийг энэхүү үнэлгээгээр дамжуулах хийж байгаа. Төрийн албаны шударга хариуцлагатай мэргэжсэн байдлыг бэхжүүлж, иргэдийн төрд итгэлийг нэмэгдүүлэх, алсын хараа 2050-т хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж сурч чадахыг бүрдүүлэх стратегийн ач холбогдолтой ийм алхам үйл ажиллагаа болж байгаа. Тиймээс энэ үнэлгээг хариуцлага, тооцох хэрэгсэл бус, сайжрах боломж, тайлагнал бус, урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл, нэг удаагийн ажил бус байгууллагын ёс зүйн соёлыг төлөвшүүлэх тасралтгүй үйл явц гэж ойлгон та бүхэн итгэв санаачлагтай энэхүү үнэлгээг хийж хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Ингээд та бүхэнд энэхүү эрсдлийн үнэлгээг хийхэд амжилт хүсье. Илүү лавлан асуух зүйл байх юм бол ёс зүйн орооны ажлын албаны мэдээлэл дүн шинжилгээний хэлтстэй холбогдож зөвлөгөө авахыг хүсье.